Удаан хүлээлгэсэн дуучлаарай. Ингээд Безулок анимны 2 дугаар хэсгийг хүлээн авч үзнэ үү? Get ready for it. Get ready for it. За онооны хүснэгт юу болж байна гэхээр Зибаг манд 3-т явж байгаа бөгөөд хамгийн сүүлийн тоглолтод нь хүснэгтийн 1-р байранд байгаа Ви багтай тоглох хуваартай. Цааш үргэлжлүүлэхийн тулд тэдэнд ялхаас өөр сонголт үлдээгүй. Ви багийн гол тоглогчид 3 тоглолтод 18 гол оруулсан ба Зантцүү 5, Рео 6, Наги 7 гол хийсэн байдаг. За энэ Наги гэх нөхөр бэлтгэлийн дундуур яваад өгсөн байх ба. Зантцүү түүнийг бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэхэд Наги жоохон ядаргаатай санагдаад гэдэг юм да. Тэгсэн Зантцүү тэгж болохгүй гэд байж байтлаараа ирснэ. Зүгээрээ, учир нь тэр миний эрдэнэс гин. За ингээд Реогийн өнгөрсөн амьдрал харагдах ба Реогийн гэр бүл баян чинээсэг бөгөөд Рео юу хүснэ, түүнийг өөрийн болгодог байв. Гэвч яг өөрийнх нь хүссэн зүйл байдаггүй байв. Гэтэл нэг өдөр Рео зурагтаар хөл бөмбөгийн дэлхийн аваргийн цомыг хараад үүнийг л хүсэж байна гэж бодлоо. Тэгтэл аав нь эсэргүүцэж чи бол миний өв залгамжлагч. Тэглээж зөөн хитэн хүнс мэргэжлийн хөл бөмбөгчин болдог. Одоо хитрхи оройтсон л гин. Ээж нь бас оронд нь бизнесмен болоо л гэж хэлээд амждаг. Тэгтэл Рео та нарын өгсөн зүйл миний хүссэн зүйл биш гэд нэгэн санаа гаргана. Тэр нь юу вэ гэхээр эхлээд одоо сурч буй сургуулаа үндэсний авраг болох байлаа. Ядаж байхад сургуулийнхан баг нь аягүй муу. Гэсэн ч Рео бууж өгөхийг хүсэхгүй л байлаа. Тэгээд шатаар бууж байтал Нагийг очоод мөрөгчхнөө. Наги ч утсаа алдчихад агаар дээр утсаа тогтоочихноо. Реоч бүр биширч орхино. Очоод шууд л надтай цуг хөл бөмбөг тоглооч гэж асууна. Тэгсэн Наги Реог харснаа. Өө чи чинь нөгөө баян казак байна штт, мөнгө зээлээч гэдэг юм да. Хөл бөмбөг гэж мэдэхгүй гинэ. Тэгсэн Рео, чамд авьяас байна. Надтай цуг тоглол, хичээвэл мэргэжлийн болно гэв. Хариуд нь Наги, хичээхгүй л болдоггүй, хөл бөмбөгч ядаргаа юм даа л гин. Тэр нь Реод бүр их таалагдаж чамайг л хүсэж байна гэд цуг хөл бөмбөг тоглохоор болдгоо. За Багийнхан төлөвлөгөөгөө боловсруулах гээд байж байхад Куон байна штэ, дахиад төлөвлөгөө задруулбал яах юм гэд маргалдаад эхэлдэг. Райчич бүр Куоныг үзэхгүй шүү дээ. Би Куоныг барьж бай, та нар бүгд зогчих гэдэг. Тэгсэн эсэгч болиулаад Ви багийг ялахын тулд 11 үлээ байх ёстой л гин. Тэгсэн Куон, би энэ тоглолтод юу ч хийхгүй байсан ч багийн хамгийн их оноотой тоглогч учраас цааш шалгарна гэхэд Кунигам ирээд тэгвэл би дараагийн тоглолтод 3 гол хийж хамгийн их оноотой тоглогч болно л гин. Куонч чаддаг юм бол тэгэлтэй. Хөл бөмбөгийг ганцаараа тоглодоггүй юм л гин. Өмнө нь Куоны багийнхан хизээж дэлхийн авраг, тэр байтугай үндэсний аврагч болж чадахгүй гэж боддог байсан бололтой. Тэгээд л Куон дахиж багаасаа болж хожигдмооргүй байна л гэдэг. Тэгсэн бачраа хэрвээ оруулсан голын онооны тэнцвэл яах вэ гэд нөгөө хідээсээ асуудал гинэтийг гарч ирснэ. Ранк өндөр нь л үлдэн гэв. Тэгээд багийн ранкийг харуултал Куон хамгийн өндөр ранктай нь байв. Райчич уурлаад энэ муу урагч яхраа нэгт байдаг юм гэтэл 1-р сонгон шалгаруулалт бол оноо авснаар нь ранкийг нь ирэмбэлж байгаа л гин. Тэгснээ гинэт та нар бол хог шаарнууд. Та нар өдийг хүртэл азар л явж ирсэн. Яагаад яг адилхан байдлаар гол оруулж чадахгүй байгаа юм? Учир нь тэр гол зүгээр л аз байсан. Дэлхийн шилдэг товтлогч өөрсдийн голыг дахин бий болгож чаддаг. Одоо та нарт хэрэгтэй байгаа зүйл бол оноо авах боломжийг бий болгох томьёо. Хожих боломжид бүү идэх. Ялмаар байгаа учраас яс гэд уран сайхан үг хэлээд яваад өгнө. Түүнийг сонссон эсэг шууд л бэлтгэл хийхээр явлаа. Бэлтгэлийн өрөөнд эртэл баруу байж байв. Эсэг шууд очоод яаж чам шиг болох уу гэд асуув. Тэгтэл баруу шууд бөмбөгөөр оноод наад толгоогоо ажиллуулах гин. Эсэгч би энд дуусмааргүй байна. Чам шиг ганцаараа байсан ч оноо авдаг болмоор байна гэв. Баруу шууд наад мөрөөдлийг чинь дуусгаад өгье гэд шууд өдөөс нь дайрлаа. Эсэгч шууд биеийн хүчээр дийлэхгүй, цагийг нь тааруулж байгаад шууд булаахыг оролддог. Гэтэл баруу шууд л чиглэлээ өөрчилдөг. Өөрчлөөл шууд ерийн буланд. Тэгээд баруу явах гэж байхад эсэг хөөе, би дуусаагүй байна гэдэл бөмбөг өгдөг. Баруу шууд чи хинтээ ярьж байна гэж бодов. Би бол хаан гэдэл дахиад дайрдаг. Эсэг энэ удаад зохиолохгүй гэд барууг зохих гэж байхад нь урдуур нь хаах гэдэгч тэр нь хууралт байдаг. Тэгээд баруу шууд баруун дараал дахиад ерийн буланд зоодог. Эсэг Жигогийн хэлсэн үгсийг бодоод дахиад баруу руу бөмбөгөө өгөөд энэ удаад зогсооно л гэдэг. Эсэгч бодож эндээс л зохих ёстой гэж боддог. Баруу хаанаас ч хамаагүй оруулдаг биш, гарцаагүй оруулдаг хэсэгтэй ба тэр нь хаалганаас 23 метрийн зайтай. Тэр хэсэг рүү эсрэг баг нь тийм амар оруулахгүй учраас хурдны тесрэлтэй ашиглах гайхалтай биеийн хүч хэрэгтэй. Тэр зайд нь л оруулахгүй байхад ялна гэж боддог. Гэтэл баруу битгий буруу бодоод бай, 27 гэд шууд зохиод оруулдаг. Эсэгч зааж өгсөнд баярлалаа л гин. Эсэг буцаад өрөөндөө ороод сууж байтал гарын чичирч байлаа. Эсэгч бодно. Айгаад чичрээд байгаа юм байх таа гэж.
Тэгтэл нөгөө 300 дугаар бас яагаад унтаж чаддаггүй ээ л гин. Мөрөөдлөө алдахаас айж байна л гэдэг. Тэгтэл Исаак тийм ээ, бид айж байгаа болохоор л тусалдаж байгаа. Айж байгаа болохоор л хүчрхэг болно гэлээ. За маргааш нь Зи багийнхан байрлалаа сонгожээ. Гол 3 довтлогчоор Кунигами, Чигири, Гагамару 3 болжээ. Төлөвлөгөө нь тэдний довтлогоог зогсоож хурдан сөрөг довтлогоогоор оноо авах байлаа. 10 тоглогчдод энэ шилдэг төлөвлөгөө бололтой. За ингээд тоглолт эхэллээ. Ви багийн довтлогоо Рёгоор дамжиж явдаг. Рёг ганцаараа зогсоож чадахгүй учраас Бачиратай цуг зогсоно. Рё цааш явж чадахгүй бол зүүн жигүүр рүү дамжуулна. Зүүн жигүүрт солгой хөлс Зантицүү бөмбөгийг авна. Зантицүү нарийн зайгаар баруун талын ерийн булан руу цохиж оноо авдаг бөгөөд тэр зайг нь 2 хамгаалагчаар хаана. Тэгвэл гарцаагүй төлөвлөгөөний дагуу Наги руу дамжуулна гэдгийг Исаак аль хэдийн бодож Ягури бөмбөгийг таслана. Тасалсан бөмбөгийг Исаак авч сөрөг довтлогоонд орноо. Исаак шууд Бачира руу дамжуулна. Бачирач шууд нэгийг хуураад холын зайн дамжуулалт хийн. Тэнд нь Гагамару гүйж байгаад арай хүрэхгүй нэгэд шууд л мөрөгдөг. Тэгтэл Шом онноо. Зи багийнхан ч ойрхон байлаа. Энэ ирчээрээс гээд байж байтал Рё чин бүр хөөрөөд. Шууд тэдний сөрөг довтлогоог хуулбарлаад холын зайн дамжуулалт хийдэг. Дамжуулалтыг нь Наг шууд агаар дээр нь тогтоогоол шууд зохиж оруулдаг. Наг бүр эн чин амархан юм байна штт. Яагаад алддаг байна аа л гэдэг шүү. Шууд л 1-0 болчихно. Наги амарч болох уус гэж Рёгоос асуухад Рё 5 оноо авчихвал болно гэж ярилцаж байдаг. Исаакч бүр түүний тоглолтыг гайхна. Ийм аймаар мангастай тоглох юм уу гэж бодно. Тэгсэн Зи багийнхан саяных зүгээр аз байсан гин. Тэгээд Зи багийнхан бөмбөг гаргаад Кунигамич шууд бөмбөгөө залаад тэнд л оччихвол гэж бодоод явна. 10 м 6 3 гэтэл Рё гарч ирээд цохилтын хүрээндээ ороогүй биздэй гээд бөмбөгийг нь бусаагаад авнаа. Рёч шууд саяных шигээ шүү гээл Наги руу дамжуулдаг. Наг шууд тогтоож хөөргөөс бараг унаж татаад гол оруулнаа. Гол орсны дараагаар Кунигами, Райчи 2 хоорондоо хэрэлдээ дамжив. Исаак шууд дараагийн зэвсэг болох Чигири рүү дамжуулдаг. Чигирич бөмбөг унах цэг рүү гүйхэд Зантицүү хажууд нь гүйж байдаг юм да. Бүр Чигири гүйцээд бөмбөгийг шууд Рё руу хаяна. Исаак шууд Нагыг хамгаалаарэ гээд Рё дээр очлоо. Тэгсэн Рё, чиний ээлж гээд буцаагаад Зантицүү рүү хаяв. Наги дээр хитрхи их анхаарад энэ залууг суул орхичихжээ. Зантицүүч цохих хүрээндээ орчихсон, зүүн буланд нь цохиж оруулдаг. Тоглолт ихсээд удаагүй ч үгүй 3-0 болоход Зи багийнхан бараг буугаад өгчихсөн байлаа. Гэтэл Бачира бүр хөөрчихсөн, тэр 3-ч сайн юм аа гэд. Исаакч аль хэдийн 3-0 болчихсон, ялахгүй нь гээд хэлэх гэж байтал Бачира, айн. Айгаад байгаа юм уу гэдэг юм да. Яа харахгүй тэдний гол үнэхээр онцгой юм. Тэгвэл бид нарч бас онцгой болгоход болно гэд бөмбөгөө гаргалаа. Бачира чин дамжуул гэд. Исаакч бүр гайхаад бөмбөгөө алдахгүй тулд дамжуулнаа. Бачирагийн доторх мангас бүр ийм хэцүү нөхцөлд айх биш, догдлох хэрэгтэй л гэж ингээд Бачирач шууд дайрлаа. Рёг бүр эргэж хуураад Зантицүү гүйцэж ирээд зогсоох гэтэл бөмбөгөө хөөргөж агаар дээр баруун дарах гэж болоод зүүн дарч хуураад. 3 хамгаалагчийг араас нь хуурсаар хаалгачийн өмнө гарч ирнэ. Тэгснээ хаалгачийн дээгүүр хэмжээд оруулчихнаа. Бачирач гол оруулчихад миний онцгой голыг харсан уу л гин. Исаак дотроо өөрийн хязгаарыг давсан тоглолтод гол болох нь гэж бодно. Зи багийнхан ч сэргээд эхэллээ. Түүнийг нь харсан Рё бүр мөсөн бяцлан аал гин. Кунигами Бачирыг хараад бид энэ тоглолтод шин зүйл туршиж эсвэл хувьсахгүй бол хожигдох юм байна л гэдэг. За тоглолт дуусахад 65 минут үлджээ. Исаакч бас хувьсах хэрэгтэй л гэж бодно. Зантицүүч бөмбөгөө гаргаад тоглолт үргэлжиллээ. Исаакч шууд төлөвлөгөө боловсруулж Райчиг шууд Рёг авал гэдэг. Рёгээс зогсоочвол Нагитай хамтарч чадахгүй гэдэг. Райчич уурлан барин зөвшөөрдөг. Рёч мултарч чадахгүй Зантицүү рүү дамжуулдаг. Зантицүү бөмбөгийг залаад явхад Чигирич араас нь ирж талбай дээр хамгийн хурд нь бигээд Наги руу дамжуулсан бөмбөгт нь хальт хүрээ дамжина. Тэгсэн ч Наги бөмбөгийг тогтоогоод эргэж хараад шууд зогтдог. Тэгтэл Ивакури бүр нүрээрээ хаадаг. Бөмбөгч Бачира дээр ирлээ. Тэгэхэд нь Рё хүрээд ир дахиж явуулахгүй ээ л гэдэг. Тэгсэн Бачира тийм ээ би мэдэж байгаа. Гэхдээ би ганцаараа тулалдаагүй гээд Кунигами руу дамжуулдаг. Кунигамич 28 м-т очих хэрэгтэй. Гэхдээ арай л хол байна. Яах вэ гэд бодож байтал Исааги битгий супер баатар болон бидтэй гээл орилдог. Кунигамич бүх хүчээрээ цохих цэгээ харж байгаад хэрвээ би супер баатар байсан бол шууд цохин гээл цохидог. Хаалгач шууд барихгүйгээр цохих хэрэгтэй гэд цохих гэж байтал эцсийн мөчөд бөмбөг нь эргээд орчихноо. За ингээд 3-2-оор ихний үе дууснаа. Бачира Кунигами гээд ихнээсээ сайжирч байлаа. Исаагч дотроо миний чадах зүйл юу вэ? Энэ хэрвээ сүүлийн тоглолт байвал шинэ өөрийгөө туршиж үзмээр байна гэж бодсоор 2 дугаар үе эхэлнэ.
Зи багийнхан бөмбөгийг тоглолтод оруулах ба Кунигам дээр шууд тулж хамгаалагч очдог. Кунигамич Бачира руу дамжуулж, Бачирач шууд гагмар руу дамжуулна. Тэгсэн гагмар руу хэтэрхий урд нь гарчхаж. Тэгээд цохихоос өөр сонголт алга гээд шууд араараа цогтөг юм да. Тэгээд орохын даваан дээр Зантцүү мөргөж хамгаална. Тэгсэн бөмбөг Исаги дээр ирэв. Исагич шууд цохихын даваан дээр өшөглөх замаа хаалгуулчихв. Исаг чингүүс гол орохгүй гээд бодтол бөмбөгөө булаалгуулчихв. Исагич яагаад цохих боломжтой байхад цохиж чадсангүй вэ? Миний хийж чадах зүйл юу вэ? Яаж өөрийнхөө зэвсгийг хөгжүүлэх вэ гэж бодсоор байлаа. Гэтэл Наги хажууд нь ирснэ. Чи яагаад бууж өгөхгүй байгаа юм? Би байсан бол аль хэдийн буугаад өгчихсөн байгаа. Би бүр ойлгохгүй нэ гэв. Тэгсэн Исаги, Аматат гоцавьястан минь гэж хэлээд яваад өглөө. Райчич Рявас бүр салдаггүй, жинхэнэ дарамт үзүүлээстэй. Исаги гинэт, сая цохих уу гэж эргэлзэх үйл, тэдэнд бөмбөгөө булаалгах боломжийг олгож. Цохихгүй юм бол миний энэ орон зайг мэдрэх чадвар хэрэггүй гэж бодноо. Райчич Рёгийн учрыг нь олоод, Наги байхгүй бол чи хинч биш гэд уурыг нь хүргээд хаяна. Рёч яаж зүгээр байх вэ? Уурсандаа хоолой руу тохойдоод авна. Рё шууд шар карт авлаа. Райчич дахиад шар ахуулж байгаад чамайг талбайгаас гарганаа л гин. Райчи бөмбөгөө шууд чигрээ рүү дамжуулах ба Зантцүүч бас тусаад авна. Чигрэж түүнээс мултрах гээд хүндийн жингийнх нь эсрэг тал руу явтал Зантцүү маш хурдан хариу үйлдэл үзүүлв. Чигрэж Зантцүүг тесрэлт сайтайг олж мэдээд ялах арга байхгүй нэгэд бодож байтал гинэт бөмбөгөнд нь хүрснээ санав. Тэгээд хүн байхгүй хэсэг рүү бөмбөгөө дамжуулв. Өөртөө хайж байгаа нь тэр байж. Ийм хурдан гэсээр араас нь хөв. Чигрэж энэ бүхнийг тооцоолж 10 м дотор бол чамайг ялахгүй. 50 м-т бол би хамгийн хурдан гэсээр гүйлээ. Зантцүүгч илүүрхэж чадлаа. Чигрэж боломжоо ашиглан баруун болонд нь цохиж гол оруулна. Ингээд тоглолт дуусахад 30 минут үлдлээ. Күүн бүр гайхаж, та нар 10 хүнтэй багт ялагдахаасаа хичээч гэж хэлээд авнаа. Рёч хүссэн зүйлээ өөрийн болохоос нааш ялагдана гэж байхгүй шүү л гин. Тэгтэл Райчи, анхны ялагдлыг чинь амсуулаад үгийл гээд гараад ирнэ. Рёч бүр гарах гарцгүй, яхаа мэдэхгүй бүрэн мухардаж эхэллээ. Рёч дотроо Наги, бид хоёр ялагдана гэж үү? Гэж бодоход Рёг харсан Наги шууд л өөдөөс нь очиж наашаа дамжуул гэв. Рёч Наги руу дамжууллаа. Нагич, би оролдоод үзье гээд бөмбөгөө залаад явлаа. Хамгаалж байсан хоёрч бас булаах гээд очтол эхнийхийг нь хуураад хоёр дахь дээр нь шууд хөлийн гадраараа хажуу тийш Зантцүүд хаяв. Хайчхад төв рүү над руу дамжуулаарай л гин. Зантцүүч, чи анх удаага надаас бөмбөгөө дамжуулаарай гэлээгээд гайхна. Би яагаад хичээгээд байна аа? Рёг тийм царай гаргаснаас болж уу? Эсвэл ялагдана гэж бодоод уу? Гээд Наги өөрийгөө ч бас гайхна. Тэгээд Зантцүүч яг хаях гэсэн чигрээ ирээд гулсахад Зантцүү бөмбөгөө татаж хуураад хаалганы урд хаядаг. Наги чагаар дээр бөмбөгөө тогтоож буучхад эргэж үсэрч өшөглөж. Гол оруулнаа. Исаги, зөвхөн бид л хувьсаагүй байж гэж бодно. Ингээд 4-3 боллоо. Наг дараа нь дахиад хэдэн гол оруулах уу гэж Рёвас асуудаг юм да. Тоглолт дуусахад 15 минут үлдлээ. Зи багийнхан хамгаалж байгаад сөрөг довтлогоо хийх гэсэн төлөвлөгөө гаргахад Райчи орилж гарнаа. Юуны чинь хамгаалах, довтлох хэрэгтэй. Та нар чинь довтлогчд бидтэй гэж хэлж гарнаа. Тэр хооронд Рёнагид одоо нэг л гол хийхэд манайх хожноос гэдэг. За Исагич бөмбөгөө гаргачихад гол оруулахад нэг зүйл дутуу байна. Яавал хожих вэ гэж бодож байтал Бачира дээр 3 хамгаалагч очихсан байлаа. Бачирач шууд чигрээ рүү тэднийг гүйцэж түрүүлсгээс дамжууллаа. Яг тэр үед Исаг сонирн болов. Чигрэж бөмбөгийг аваад явхад Зантцүү ирсэн байлаа. Чигрээ өмнөх шигээ урагшаа өөртөө дамжуулан гүйцэж түрүүлж байхад Наги аль хэдийн ирчихсэн байлаа. Нагич бөмбөгийг булаачихлаа гэж бодож байтал Исаги гинэн байна. Гоцавьястан минь гээл урд нь гараад ирнэ. Исаги Нагигийн хөдөлгөөнийг уншиж чадахгүй ч тоглолтын талбайг уншиж чаджээ. Чигрээ Зантцүүг гүйцэж түрүүлэхийн тулд бөмбөгөө хол өшөглөх шаардлагатай. Тэгээд бөмбөгтөө хүрэх хүртэлх зайн түүний сул тал нь болох учраас Исаг тэр сул талыг нь байхгүй болгож байгаа нь энэ байжээ. Исаг би чиний хөлийг зогсоолохгүй гээл дамжуулдаг. Чигрээ гарч ирчихэд баруун буланг нь онилж цохлоо. Тэгтэл хаалгач хүрээд Шон онцхов. Шон онсон бөмбөг хаалганы зүүн жигүүр рүү явхад эсрэг талын жигүүрийн тоглогч гагмар руу тэнд нь байх ба дахин хаалга руу зохиход Рё бөмбөгийг нь хаав. Хаасан бөмбөг нь хаалганы голд унах ба тэнд нь Кунигамич шууд цөм цохиж гол оруулнаа. Исаг яаж энэ бүхэн болчих уу гэж бодно. Бачира чигрээ рүү дамжуулах үед миний толгойд тэр хэсэг нь сул тал байсан. Тэр хэсгийг л бөглөчхүүл бид довтолж чадна гэж бодсон. Энэ бүхэн миний орон зайг мэдрэх чадвар байсан болохоор л бүтэж. Ингэж ашигладаг байх нь. Энэ нүд болон тархиараа талбайн ирээдүйг харж чадна. За ингээд Исаг өөрийн чадвараа ашиглах аргыг олж мэдлээ.
Бидэнд Куоны өнгөрсөн харагдах ба Куон улсын авраг болно гэсэн зорилготойгоор баг байгуулж байлаа. Гэтэл багийнхан нь тэгж боддоггүй байв. Нэг өдөр тоглолтод хожигдсны дараа Куонс ганцаараа хожигдсондоо шарсалж байхад нөгөө хідэн тоож байгаа ч юм байсангүй. Шүүгийн дөрөвт орсон нь их юм биш үү, ухааны юм ярив. Куон ганцаараа л улсын авраг болно гэсэн зорилготойгоор тоглодог байсныг мэдэж авнаа. Үүнээс хойш найз хэрэггүй гэж боддог болсон байв. Японы хөлбөмбөгийн холбооноос ирсэн урилгыг өөрийг нь хүлээн зөвшөөрөх газар гэж бодон ганцаараа ч хамаагүй цааш үргэлжлүүлэхээр шийдсэн нь энэ байжээ. Куон аль ч ясан ялгаагүй хэрвээ тэмцүүлций багийнхан шалгаруулалтаас хасагдаж би л ганцаараа үлдэнэ. Тиймээс энэ чигээрээ байхад л болно гэж бодсоор л. Тоглолт дуусахад 5 минут үлдсэн бөгөөд хаалгач Зандцүү рүү дамжууллаа. Тэр үед чигэрийг зогсоох гэж ирсэн ч Зандцүү Наги руу холын зайн дамжуулалт өгнө. Исаагч Нагигийн хойноос ирж байгаа харагдана. Нагич дотроо хэрвээ булаах гэж очвол намайг дорн харуулад оруулчих магадгүй. Тиймээс тойрч очин явах замыг нь хааж багийнхныгаа эрэх цаг хожих хэрэгтэй гэж бодно. Исаагич байрандаа амжиж ирээд баруун хөлөөрөө тогтоох нь зүүн хөлөөрөө тогтоох нь гэд харж байтал Нагийн нуруунд дээрээ ойлгон эсэгийг тойрон гарлаа. Исаагч дотроо ингээд бүгд дуусах нь гэж бодов. Гэтэл гинэт нэг гар Нагиг бариад авнаа. Бүгд гайхаж. Тэр бол Куон байлаа. Куон ч улаан карт авч талбайг орхихоор боллоо. Кунигами чи юу ч хийхгүй байвал үлдэж болохоор байтал яагаад гэж асуулаа. Куон ч өөрийнхөө төлөө хийсэн юм гэв. Хэрв Куон юу ч хийсгүйгээр энэ тоглолт тэнцээд дууссан бол Куон ганцаараа цааш үргэлжлүүлэх боломжтой байлаа. Куон заавал ялаарэ гэж хэлэхэд Зи багийнхан мэдээж бид заавал ялна гэлээ. Шүүгчийн мэдлийн 3 минут сунглаа. Би багийнхан бөмбөгөө дамжуулж цагаа барья гэхэд нөгөө гуравчин эднийг заавал битсэн гэлээ. Рё чөлөөт зохисцохоор боллоо. Хаалгач Рэв Нагийг дамжуулах уу, Зандцүд дамжуулах уу гэж бодож байгаад. Энэ бол Блүлок хэрв тэр эгоист бол өөрөө зохино гэд зохихыг нь мэдээд харж чадлаа. Хаасан бөмбөгт Зандцүү хурдан хариу үйлдэл үзүүлж бусдаас түрүүнд очиж өшөөсгөд хаалт хийж байсан Райчи бөмбөгийг нь амжиж хаалаа. Хаасан бөмбөг очиж Наги дээр ирэв. Наги зохих гэж байтал Райчи Ягури хоёр биеэрээ хаахаар үсэртэл Наги дээгүүр нь хөнгөн гихч нь үлгөв. Бөмбөгч хаалгачийн дээгүүр даваад орохын даваан дээр гагмар руу ирж дээш зохин Шомонож амжиж гарлаа. Бөмбөгч Исаги дээр ирлээ. Исаги тэр хэр хидж зүрэг довтлохоонд орлоо. Исаги чадвараа ашиглан би та нарыг гоолд хөтлөн л гэлээ. Исаги өгсөн ч бөмбөгөө алдахгүй гэсээр Баачира руу дамжууллаа. Баачирач хуурч яваад би баг алдаа гаргахын даваан дээр буцаагаад Исаги руу дамжуулв. Исаги шууд л жигүүрээ өөрчилж чигэрээ рүү дамжууллаа. Чигэрийч бөмбөгөө залаад гүйхэд 3 хамгаалагч байлаа. Исагич хажууд нь харам гүйсээр чигэрийч саяных шигээ урд хаяна гэж бодоод дамжуултал. Исаги чигэрэг өгөөш болгон өөрөө гол руу явлаа. Куонч тэр үеийн би харж байна уу? Тэр үед итгэж байсан хөлбөмбөг яг энд байна гэсээр урагшаа гэж орилноо. Хоёр хамгаалагчийг Кунигамитай нийлж давхаар болдог. Гэтэл Зандцүү гарч ирэн гулсаж бөмбөгийг талбайгаас гаргах гэдэг. Бөмбөг гарвал тоглолт дуусах гээд байсан учраас Райчи гүйж ирнэ. Оноо ав гэсэн шүү. Алан шүү гээд л дамжуулдаг. Бөмбөгч Бачира дээр ирлээ. Оноо авах гэж Кунигами чигэрийн хоёр ч урагшгүйлээ. Тэгтэл Исаги хоёр хамгаалагч тэр хоёрыг авах гээд очино тэгэхээр түүний цаана нь миний гоол оруулах хэсэг гарч ирнэ. Тэгээд Бачираг чи юм намайг харж чадна, намайг мэдрэл гэлээ. Бачирач түүнд итгэж Исаги руу дамжууллаа. Гэтэл Исагигийн хойнонд Наги гарч ирэхдээ зэрэгцэн гоолын үнэр нь алга боллоо. Гэхдээ бөмбөгт төрүүлж хүрэх нь Исаги яаж тогтоохоос шалтгаална гэтэл Наги Исагиг тогтоогоод цохиул бөмбөгийг нь хаахаар дотор талд нь гарлаа. Исагид ялах ирээдүйн харагдсангүй. Нөгөө хідэн дамжуулах гин. Гэтэл Исаги өөрийн гоолоор ялмаар байна л гин. Тэгтэл Исаги сая л нэг юм ойлголоо. Өдийг хүртэл хурд хүч техникгүй Исагид Блүлокт байсан шалтгаан нь тогтоохгүйгээр шууд зохих байлаа. Энэ л Исаги Юичигийн сэргэлт байлаа. Ингээд 5-4 боллоо. Нагич цаг байна. Одоо 2 гоол оруулчихвал гэхийн завдалгүй тоглолтын цаг дуслаа. Ингэж Наги Рё 2 анх удаага хожигдос гэж юу байдгийг мэдэрлээ. Кунигамич шууд Куон дээр очиж хүрээд ирээл гин. Тэгсэн Райчи ирээд би л зав өршөхгүй л гэдэг. Гэхдээ чи байгаагүй бол бид ялахгүй байх байсан. Хүрээд ирээл гэдэг. Тэгээд яг гараа өгөх гэж байхад шанаадад унгаанаа. Урусны чин төлөө. Одоо ингээд тэнцүү гэлээ. За ингээд эхний сонгон шалгаруулалтын үр дүнг танилцууллаа. Эхний байранд Ви баг, хоёр дахь байранд Зи баг оржээ. Хасагдах 3 багаас Ваним ах дүүсийн ах нь Нико. Тэгээд баруун цааш шалгарчээ. Зи багч Бөөн баяр.
Зибагч ялалтын баяраа тэмдэглэх гэж байлаа. Тэгээд Бачира Исаагийн 2 усанд явхаа боллоо. Исаагич Бачираа тогтоохгүйгээр нэгээр цогтөг болохоо олж мэдсэн гэдгийг хэлнэ. Тэгтэл хаалганы цаана ялагдсан хүмүүс мөрөөдлөө орхиж байгааг харахтай зэрэгцэн Нико тэр хоёрт баяр хүргэдэг. Никоч, чиний ачаар би дамжуулахаа болоод өөрөө гол оруулахыг зорддог болсон. Дараагийнх дээр ялна гэд яваад өгдөг. Исаагч бас би энд байгаа нь чиний ач. Хизээч хамаагүй хүрээд ир гэж хэлж амждаг. Исаак тэр үед миний гол хин нэгний мөрөөдлийг бяцалж хин нэгний тусалдах хүч болж байна гэж боддог. Тэгээд буцаад иртэл бүгд унтчихсан байж байна. Маргааш нь нэг гарч ирээд 2 дугаар сонгон шал оруулалтаас өмнө биеийн тамирын бэлтгэл хийлгэхээр болдог ба зогс гэж хэлэх хүртэл нь үргэлжлэх аж. Тэгсэн ёстой л нэг шүүсийг нь шахан гэдэг шиг бэлтгэл хийлгэлээ. Унах нь унаад, бөөлжих нь бөөлжөөд, гүрийх нь гүрийгээд нийт 9 өдөр үзэж тарав. За ингээд 10 дахь өдөр дээр 2 дугаар сонголт шал оруулалт эхлэх ба үүнээс цааш өөрөөсөө илүү ранктай хүмүүстэй тоглох болно гэж боддог. Тэгээд ортол нэг ч өндөр ранктай хүн байдаггүй юм. Тэгтэл яг гарч ирснийг энд анханасаа ганц бүсэг байсан гэдэг юм да. Учир нь та нар бүгд өөрсдийгөө хамгийн муу гэж бодсон учраас л ихний шал оруулалт дээр тэгж тулалдсан хэрэг гэдэг юм да. Хэрэг тэгээгүй бол та нарын гол хийх үлсгэлэнг хизээч мэдэхгүй л гэв. Тэглээч өөрөөсөө илүү ранктай хүмүүсийг ялах гэж энэ хүртэл ирсэн биздээ л гээд 2 дугаар шал оруулалтыг эхлүүлнэ. 2 дугаар шал оруулалт 5 муу шатаас бүрдэх бөгөөд тухайн шатаа давхгүй бол цааш явж чадахгүй. Хэрв 2 дугаар шатыг давбал өөрийнх нь сонгосон дэлхийн шилдэг тоглогч нартай нөхөрсөг тоглолт хийх бололтой. 2 дугаар шал оруулалтыг ганцаараа давах ёстой ба 1 дугаар шал оруулалтыг багийнхаа ачаар давсан хүмүүсийг зэгцсэн л гин. Бүгд л хойшилж байхад нэг баачка шууд нэг бөмбөгийг дээш зогсноо. Араас нь дахиж нэг бөмбөг эргүүлэхдээ зохиж эхний өшөөлсөн бөмбөгөө онсноо. Хаалгаа онгойлох, бэлэн болчихлоо гэд хамгийн түрүүнд ордог. Тэгсэн нэр нь Итоширин гин. Нөгөө шинэ үеийн шилдэг 11 үг гэхэд үгүй ээ. Тэр чинь Итоши Сайл гин. Зибагийнхан ч Блулокийн нөгөө талд уулзцгаая гэж орилоод Исаагийг төрүүлж орлоо. Энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Хэрв таалагдсан бол лайк, сабаа дараад өгөөрэй.